Дорногой аймгийн онцгой байдлын газрын замуу цумдх онцгой байдлын хэлцээс бэлтгэн хөрөгдөг подкастын маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү дугаарын зочноор Дорногой аймгийн онцгой байдлын газрын техник тоног төхөөрөмж багаж зэвсэглэмж хариуцсан мэргэжилтэн ахлах цэцлэгч инрэлт маань оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Таны ажил алба тавлаг байна уу? Сайхан урчж байна уу? Сайхан. За энэхүү подкастыг сонсож байгаа нийт ард иргэдтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. За, та өөрийгөө нэг товч танилцуулаач. Миний бие Дорногой аймгийн Сайн Шан цуманд өсөж төрөнсөн. За 2016 онд үндэсний Батлан амгалахын их сургуульд 9 орж 2020 онд цэргийн инженер мэргэжлэр төгссөн байгаа. 2020 оноос 2026 онд хүртэл одоо онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байна. За, ойлголоо. Энэ албанда хэддэг жилдээ ажиллаж байгаа вэ? За тэгээд албаараа ер нь яг юугээр нь бахархдаг вэ та? Миний би 6 дахь жилдээ ажиллаж байгаа энэ албандаа. Тэгээд энэ албаар бол маш их бахархдаг. Эрдэнэ төмөний амнаас ид хөрөнгө авраа хамгаалдаг. Сайхан цагаан үлстэй алба гэж миний би боддог. За. Техник тоног төхөөрөмж за багаж хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн гэхээр одоо яг ямар албан тушаал эрхэлдэг хүнийг хэлдэм бол нэг иргэдтэй нэг танилцуулаад. За техник тоног төхөөрөмж багаж хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн маань бас техникийн бэлэн байдал нэгдүгээрт аюулгүй байдал. За багаж хэрэгслийн найдвартай ажиллагаа. За мэдээж аврагч нарыг А цэгээс Б цэгт хүргэхэд техник мэдээж саадахгүй байх ёстой. За тэгээд мэдээж хүнийг аврагч очиж байгаа хүмүүс мэдээж техникийн номер 1 супер байх ёстой. За энэ бүгдийн аюулгүй байдал, бэлтгэл бэлэн байдал, техникийн үйлчлэгээ, техникийн засвар үйлчлэгээ бүх юмнуудыг л хариуцсан гэсэн үг тийм. За ажил үргээ гүйцэтгээд явж байхад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна? За тэр талаараа нэг хуваалцвал. Ерөн хүндрэл бэрхшээл том баг да. Тэгээ нөгөө хүнийг авраа хамгаалах үйлсэд үүрэг гүйцэтгэж яах гэдэг чинь өөрөө бахархмаар зүйл л дээ. Тэгээд миний хувьд бол хүндрэл бэрхшээл ер нь тулгарч байгаагүй. За ойлголоо. За одоо ер нь хураа шилтийн үйлрэл эхэлж гин. За ард иргэд манаас дулаарч байгаа учраас зугаалгаар явах, хэрийн төмөр гаргах ч гэдэг юм уу ийм зүйлүүд одоо бас эхэлэх гэж байна. За тэгэхээр ард иргэдтэй хандаад юу гэж уриалж зөвлөмж өгмөр байна? Нэг олон нэгсэн хүмүүсийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж одоо ямар их гар цохирол учирч байгааг бас та бүхэн харж байгаа байх. Тэгэхээр ард иргэд маань бүгд сайхан хариуцлагатай, соёлтой байгаль их дэлхийтэйгээ зөв харьцуул. Миний хувьд бол аюул том урьдчилан сэргийлэх ажил болно гэж боддог. Тэгээд иргэн бүр ирэн бол урьдчилан сэргийлэгчл гэж миний хувьд юу хардаг да. За ойлголоо. За энэхүү дугаарын зочноор өргөдөө оролцсон танд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлаа. Бас энэхүү подкастыг сонсож байгаа нийт сонсогчдоо бас ажиргал эрүүл энхийн дээдийг хүсье. За баярлаа. За дараагийн дугаараар эргэн уулзлаа түр баяртай.